Өдрийн мэнд. За та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. Үе үедээ шилдэг баг бүрдүүлээд 7 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарын онцлог нь NBA сонирхож үзэж эхэлсэн цагаас хойш яг тоглолтыг нь боддоор яг дэмжиж үздэг байсан үе эхэлж байгаа хэмээн ойлгож болно. За тийм болооч тэр магадгүй хамгийн их хөгжөөнд дэмжигч олонтой тоглогчдоор бүрдсэн ийм баг байж болох юм. За энэхүү үеийг Elite Legends гэж нэрлсэн байгаа. Ерөнхийдөө тоглогчдын оргил үе нь 2000-аас 2010 оны хооронд үргэлжилсэн ийм цаг үеийн багийг танилцуулах гэж байна. Мэдээж хэрэг тухайн үед маш олон шилдэг тоглогч нар байсан бөгөөд энэ багт орж чадаагүй бас шилдэг тоглогчдыг дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Жишээлбэл Antoine Walker, за Stephen Jackson, Antawn Jamison, Manu Ginobili, Richard Hamilton, Mike Bibby, Michael Redd, Chauncey Billups гэсэн эдгээр тоглогчид харамсалтай нь одоо яг багтаж чадсангүй. За төвийн тоглогчоос нь эхлээд билээд явъя гэж бодож байна. За центр байрал дээр гарах шалтгаан хүчний тоглогч дээр байрал давхарцсан учраас Dirk Nowitzki-г центр байрал дээр тавьсан байгаа. За Dirk Nowitzki бол ер нь Европоос тоглосон одоо зодог тайлсан тоглогчдоос NBA-гийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэж үздэг. За тэрээр 14 удаагийн All-Star, NBA-гийн аваргыг нэг удаа авсан, 12 удаагийн All NBA-д нэрлэгдсэн, MVP болон Finals MVP-гээр шалгарч ирсэн. Шийдэл сайтай төвийн тоглогч, хүчний тоглогч гэдгээр лигт franchise тоглогч боллоо үнэлэгдсэн ийм тоглогч байна. За түүний сэлгэнээс хамгаалтын мэргэжилтэн одоо Ben Wallace-ыг тавьсан байгаа. За түүнийг Big Ben гэж нэрлэдэг. 4 удаагийн All-Star, 2 удаа Самбрас Бөмбөг лигийг тэргүүлсэн, 1 удаа Блокор лигийг тэргүүлсэн. За NBA-гийн авар 5 удаа All NBA-д нэрлэгдсэн, 6 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За 4 удаа оны шилдэг хамгаалалтын тоглогчдоор нэрлэгдсэн гэдгээрээ өмнө дурдсан Dikembe Mutombo болон Rudy Gobert нартай адилхан 4 удаа авсан. За хүчний тоглогчоор бүх цаг үеийн 1 номерын хүчний тоглогч гэж нэрлэгддэг Tim Duncan байна. Тэрээр 15 удаагийн All-Star, 15 удаагийн All NBA-д нэрлэгдсэн, 15 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн цорын ганц тоглогч, 5 удаа NBA-гийн аварга, 3 удаа Finals MVP, All-Star-ын MVP, за лигийн MVP-г 2 удаа хүртсэн ийм гайхамшигтай тоглогч байна. Түүний амжилт карьер нь статистикийн араас гэхээсээ илүү хожлын төлөө өөрийнхөө оруулж чадах бүх хувь нэмрээ тэгшин оруулж чаддаг хамгаалт суурьтай ийм хүчний тоглогч байгаа. За түүний сэлгэнээс NBA-д одоо хоёр талт тоглолттой хүчний тоглогчийн суурийг одоо анх тавьсан тоглогч Kevin Garnett байна. За мөн л 15 удаагийн All-Star, 4 удаа Самбрас Бөмбөг лигийг тэргүүлсэн, NBA-гийн аварга, 9 удаа All NBA-д нэрлэгдсэн, 12 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За лигийн MVP болон шилдэг хамгаалтын тоглогчийн шагналыг авч байсан. Хамгаалт болон довтлогоо талдаа тэнцвүүхэн тоглодог ийм тоглогч байгаа. За KG болон Tim Duncan-ы 90 үед бол уламжлалт самрын тоглогчийн хэв маяг хувьсан өөрчлөгдөөд илүү оноо авах мөн шийдэлтэн дээр суурилсан ийм тоглогчид руу чиглэж ирсэн байгаа. За тэдний сэлгэнээс Jermaine O'Neal гээд тоглогч байгаа. За уулан дээрээр бол төвийн байрал тоглодог. Яг Ben Wallace-тэй нэг статустай болох үднэс хүчний тоглогчдоор тавьсан байгаа. За Jermaine O'Neal 6 удаагийн All-Star, 3 удаа All NBA-д нэрлэгдсэн, MIP шагналыг авч байсан ийм тоглогч байгаа. За SF байрал дээр Бостны домог одоо Paul Pierce байна. Тэрээр 10 удаагийн All-Star, NBA-гийн аварга, 4 удаа All NBA-д нэрлэгдсэн, Finals MVP-гээр шалгарч ирсэн ийм тоглогч байгаа. За түүний сэлгэнээс Tracy McGrady буюу T-Mac байна. За 7 удаагийн All-Star,
2 удаа лигийг оноо авалтаар тэргүүлсэн, 7 удаа All NBA-д нэрлэгдсэн, мөн MIP шагнал авч исэн. Уран гоё тоглолттой оноо авах тал дээр зогсоогдчихгүй ийм тоглогч байсан санаж байгаа байх. За, shooting guard байрал дээр алдарт Kobe Bryant байна. Тэрээр 18 удаа All-Star сонгогдсон, 2 удаа лиг оноо авалтаар тэргүүлсэн, 5 удаа NBA-гийн аваргыг цол хүртсэн, 15 удаа All NBA team нэрлэгдсэн, 12 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. All-Star MVP-г 4 удаа авсан гэдгээрээ Bob Pettit-тэй хамт рекорд эзэмшдэг. За, лигийн MVP 1 удаа, Finally MVP-г 2 удаа хүртсэн ийм тоглогч байгаа. За, Kobe Bryant бол aggressive тоглолттой, өндөр mentality үзүүлдэг тоглогч гэж үздэг. Тэрээр төрөлхийн дайчин, ялагч шин чанартай тоглогч байгаа. За, түүний сэлгэнээс NBA-гийн бүх цаг үед бас дээгүүр ордог шидэгч Ray Allen байна. За, тэрээр 10 удаагийн All-Star, 2 удаа NBA-гийн аварга болсон, 2 удаа All NBA-д нэрлэгдсэн. За, маш хурдан шиддэг, авьяаслаг тоглогч байгаа. За, түүний сэлгэнээс Vincennes буюу Vince Carter-ыг тавьсан байна. За, уран гоё тоглолт болон атлетик тесрэлт энэ бүх чадвараараа лигт онцгойрон гарч ирсэн. 8 удаагийн All-Star, 2 удаагийн All NBA team нэрлэгдсэн. 2000 оны Slam Dunk-ийн тэмцээнээр өөрийгөө NBA-ийн тоглогчдод албан ёсоор танилцуулж, түүнээсээ хойш маш олон highlight тоглолтууд хийсэн, маш удаан карьер нь үргэлжилсэн ийм гайхалтай тоглогч байна. За, хэдийгээр shooting guard байрлалын тоглогч гэсэн point guard байрал дээр тавьсан байгаа. Энэ бол Allen Iverson байна. За, AI 3 гээд хочтой. За, 2000 оны эхнээс NBA сонирхсан хүүг залуучуудын гол шүтээн болсон. NBA-д жижиг биетэй мөртлөө энэ зогсоогдохгүй ур чадвартай тоглогч өмнө байгаагүй. Тэгэхээр бөмбөг эзэмшилт, хууралт болоо хурд зэрэг нь NBA-д ховсол хийсэн ийм тоглогч байгаа. Allen Iverson одоо бидний сайн мэдэх 2K гээд тоглоомын cover дээр 5 жил дараалан гарч исэн ийм шилдэг тоглогч байгаа. За, тэрээр 11 удаагийн All-Star, 4 удаа лигийг оноо авалтаараа тэргүүлсэн. За, энэ үзүүлэлт нь бол Michael Jordan, Will Chamberlain нарын араас орох үец өндөр үзүүлэлт, мөн Kevin Durant болон George Gervin нар 4 удаа лигийг оноо авалтаар тэргүүлсэн байдаг. 3 удаа лигийг бөмбөг тасалтаар тэргүүлсэн, 7 удаа All NBA team нэрлэгдсэн, 2 удаа All-Star MVP-гээр шалгарсан. За, лигийн MVP цолыг хүртсэн ийм тоглогч байгаа. Харамсалтай нь түүнд одоо ганц дутуу зүйл нь аврагын бүгж авч чадаагүй карьер дуусгасан. За, дараагийн тоглогч нь Steve Nash буюу Канадын сагсан бөмбөгөөс NBA-д хамгийн өндөр амжилт үзүүлж ирсэн сагсан бөмбөгч. Тэрээр 8 удаагийн All-Star, 5 удаа лигийг ашигтай дамжуулалтаар тэргүүлсэн, 7 удаагийн All NBA team нэрлэгдсэн, 2 удаа лигийн MVP-гээр дараалан шалгарч ирсэн ийм тоглогч байгаа. За, Steve Nash нь Phoenix Suns болон Dallas Mavericks багуудад оргил карьерийн амжилтыг үзүүлсэн. Оноо авч чаддаг, дамжуулж чаддаг, мөн одоо тоглогчтой удирдан зохион байгуулах чадвартай ийм playmaker тоглогч байсан. За, эдгээр тоглогчдын карьерийн дундаж урт нь бол 18 жил байна. Тэгэхээр магадгүй өмнөх legendary тоглогч нараас хамгийн урт карьертэй гэж хэлж болно. За, энэ багт одоо 8 MVP, 7 Finally MVP, 8 удаа одоо лигийг оноогоор тэргүүлсэн тоглогч. За, 16 аврагын бүгж, 125 All-Star одоо сонгогдсон, 8 удаа All-Star MVP-гээр сонгогдсон, 88 удаа All NBA team нэрлэгдсэн, 45 удаа бүх хамгаалтын багт нэрлэгдсэн. За, шилдэг хамгаалалтын тоглогчийг 5 удаа ийм хүртсэн баг болж байна. Статистик нэгтгэлийн хувьд 274,000 оноо, 97,700 самбар, 56,000 ашигтай дамжуулалт, 16,000 бөмбөг таслалт, 13,800 блок хийсэн үзүүлэлт гарч байна. Багийн дундаж өндөр нь бол 2 м 1 см гарч байна. За, энэ багийн тоглолтын арга барил гэвэл хамгаалт давталгоонд ерөнхийдөө тэгшхэн үзүүлэлт үзүүлж чадхаар тоглогч нар самбар доор хамгаалт нэлээд сайн харагдаж байна. Tim Duncan болон Ben Wallace нар байгаа. Shooting guard болон point guard байрал дээр зогсоохын аргагүй оноо авах чиглэлийн тоглогч нар байна.
мөн маш хурдтай динамик тоглолт үзүүлж чадхаар баг. 3 оны шийдэлтэй Kobe Bryant болон Ray Allen нараас ирэхээр өмнө бүрдсэн багуудаас 5 дахь баг буюу Michael Jordan-оор өдөрдүүлсэн багийн зэрэгтэй бол ойрхон очирч тоглох боломжтой ийм баг харагдаж байна. За ингээд дараагийн дугаар хүртлээр баяр таа.